улсын бол энийг нэг 60 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барихад одоо жишээ хотгорын нөөцийн уурхайг ашиглах гэдэг юм уу? Хотгорын нөөцийн уурхай хагасчих нөөцийг одоо экспорт нь гарах боломж нь юу байна гэдэг ч юм уу, тийм ээ. Ховд жишээлбэл одоо хөшөөд өнгө сая олон жил дуншиж сая ашиглалтанд орлоо. Энийг одоо энэ жил нэг 500 мянган тонныг дараа жил сая тэрнээс нэлээд хэдэн жилийн дараа одоо тэрнээс илүү одоо 3-4 сая төгрөг тийм зорилт тавиад одоо явж байгаа юм байна. За Баян Улгийн бол яг уу одоо гянт болдын ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрүүд байна. Саяхан одоо Хятад Монгол хамтраад цайр хард болгоны одоо олборлох баяжуулах үйлдвэр ашиглалтанд ороод нэгдээд явж байгаа юм байна. Тэгэхдээ Баян Улгчдын хувьд бол одоо асгтын мөнгөний ор тэгээд бас нэг 25 жил яриад ашиглалтанд орохгүй байгаа. Энэ ордыг одоо яаралтай эргэлтэнд оруулах, ашиглалтанд оруулах талаар нэлээд одоо бодож төлөвлөж хөөцөлдөж байгаа. Ийм л одоо байдал харагдж байна. Ингээд бодит байдал дээр зөвхөн ус аймаг гэхгүй баруун бүс сүүлийн 5-6 жил малын дээд хэмжээгээр өсчлөө. Одоо ингээд өссөн мал чинь тэрнээс цааш өсөх гээд бэлчээр нь хүрэхгүй. Бага бэлчээрээс 20-30% дандаа өсч гисэн. Малын тоотлого өсч гисэн. Одоо энэ тохиолдолд яах юм бэ гэд. Өсөх гээд боломжгүй зүйлд нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх хэрэгтэй болно доо. Нэгж малаас авах ашиг шим гэж нь түүнээс харж байгаа сүү, түүнээс харж байгаа мах гэдэг зүйл өөрөө сайжирна. Сайжрахын тулд ганцхан л асуулт. Түүнийг бордох хэрэгтэй. Ийм бодит жишээ байна уу гэвэл байна. Дөнгөж саяхан мах тарийн салбар хуралдаан дээр малчин зугдар гэж залуу суулаа шүү дээ. Би үхрээ борддгоо. Бараг 4.1%-ээр нэмэгдүүлдэг чингийн ашиг шимийн асрыг хөндрөөр авдаг. Тэгээд эндээсээ зараад би ашиг олдог. Гэтэл тэр хүний бордоод байгаа нөгөө бордоо нь Алтайск, Новосибирск гээд Оросоос 2000 км-ийн цаанаас хурж ирж байна. Эндээс харин одоо ашиг гэдэг зүйл гарч ирэх үү гэдэг тий. Гэтэл нөгөө улс нуурынхаа баруун суганд нь Алтайск гээд тариагаар тарж зүүн суганд нь 40 мянганга эргэлтийн талбай хов хоосон байж байна. Завхан аймагт 60 мянганга эргэлтийн талбай хоосон байгаа гэдээ хэлж байна. Гэхдээ тэр олон зүрдэж биднес нөгөө царгасаа эрдэнэ шишээ тариад малаа бордох зүүн эсний бизнесийн шаардлага гарч ирэх нь байна. Энэ бүс нутаг их онцлогтой. Өөрөө тэр Алтай нуруу тойрсон дөрвөн улсын одоо энэ холбосон юм цэг Казахстан, Оросын холбооны улс, Монгол бүгд нэг Хятад улсыг холбосон ийм бүс нутаг юм байна. Нөгөө талаар одоо Хятадын засгийн газраас мөн Азийн хөгжлийн банкнаас энэ бүс нутгийг хөгжүүлэхэд нэлээдгүй их хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Үүний нэг жишээ нь бол Монголд бол одоо автозамын төсөл болох босоо технологийн EH4 гэж энэ автозамыг бол бүтээн байгуулж байна. Мэдээж аялал жуулчлалын салбар чинь өөрөө үйлчилгээний салбар. Үйлчилгээний салбарт хамгийн гол зүйл бол ерөөсөө стандарт байдаг. Стандартыг бол гадны жуулчлалыг татах үүднээс ч гэсэн дотоодын жуулчдыг татах үүднээс ч гэсэн энийг олон улсын түвшинд аль болох ойртуулах хэрэгтэй гэсэн бол саналыг бол гаргаж байна л да. Энэ яагаад вэ гэхээр хэрвээ үйлчилгээний чанар стандарт бол өндөр түвшинд байж чадахгүй бол энэ бол зүгээр нэг удаагийн л аялал болно. Нэг удаа баруун бүсд ирж үсчээд тэгэл буцаад явчин дахиж ирэх хүсэл төрөхгүй шүү дээ. Гэтэл тэр дотоодын жуулчд байна уу, гадны жуулчд байна уу тэднийг байнга одоо жил болгон ингэж авчирж яхахын тулд энд үйлчлэгийг маш өндөр зэрэгт барьж чадах юм бол тэр дотоодын жуулчд байна Улаанбаатарт ихэнх нь байлаа ч гэсэн за нэг увс ороод нэг амарчих юмсан энэ зүүн магадгүй Баян Улгийг жил болгон очих юмсан гэсэн тийм хүсэл төрөхөөр их хэмжээнд бол стандартыг бол авчрах хэрэгтэй гэж ол яригдлаа. Энэ үйлчилгээний стандартыг сайжруулах, энэ дэд бүтцийг хөгжүүлэхэд бол мэдээж томоохон санхүүжилт хэрэгтэй. Энэ санхүүжилтийг магадгүй нэг аймаг дангаараа биш 5 баруун бүсийн 5 аймгийн хүрээнд нэгдэж энэ санаачлагыг бол хэрэгжүүлснээр илүү санхүүжүүлэх боломж нь бүрдэх юм болов уу гэж бол харж байна.